ирсэн байна. Бангкокийн ихний өдөр. Тэгээд одоо бид хоёр гарч Таиланд найзтайгаа уулзлаа. Манай байр болохоор иймэрхүү 20 давхарт байдаг. Гаднаасаа ингэж харагдана. Эндээ юм балконтой. Тэгээд ийм зурагттай. Ингээд толноттой. Өнөөдөр би ийм хувцсан байна. Тийш 0 байгаа. Тийшээгаа ор байгаа. Тэгээ хажуу талд нь шкаф. Ийм газар орсон байна. Энийг болохоор бид хоёр 3 хоногийн 880 хэдэн ёноор түрээсэлж байгаа Airbnb тэр нөгөө апаас навсан. Makeup ийм байна. Зураг зургаад ирсэн байна. Зургийн хэрэгслүүдээ эндээс цуглуулдаг юм зурдаг кафе руу орсон байна. За ийм зураг зурдаг газар ирсэн байна. Орчин бол гоё. Ийм цэцэг навчид дуун. Энэ зургийг бас би зурна гэж бодчих. Wow, hello. За саяны зургийн газраасаа гарчаад одоо Chinatown ороод тэгээд хараад метрон сууж харж үзэж байгаа. Тэгээд орой Тичука гэдэг ийм rooftop bar харсан. Тийшээгээ явнаа. Тэгээд өнөөдөр цаг агаар айгүй халуун байна. Ер нь өдөр болгон халуун байсан. Одоо нэг ийм газар явж гин. Хаанагаа сайн мэдэхгүй байна. Chinatown ирсэн байна. Мэпнаас таа метроны буудлыг хайсан чинь хайгаад тэгээд дагаад явсан чинь ийм метроны буудлыг гэж утсан чинь ийм завны зогсоолт төр ирсэн байна. Ийм завин метро явд юм байна. Одоо харих чинь 2 хүний 60 баахт болсон. Нар тавчин. Сонгоцондоо суусан. Одоо харж байна. Сая сонгосноосоо буугаад гэрийнхаа тоолол гэж ирсэн байна. Тэгээд пад тай цагаасан. Энд манго стики райс байна. Тэр буудалтаа буцаад ирсэн. Өнөөдөр ядарсан болохоор rooftop bar орохоо байсан. Тэгээд энэ манай ингээ буудлын балконы view байна. Өнөөдөр л би тухтаа харж үзлээ. Ийшээ ийм зам нь ингээ харагдчихээн. Тэгээд энд би байна. Йоо өнөөдөр болохоор бит хоёр ингээд одоо нөгөөдөр явах гэж байгаа. Тэгээд өнөөдөр хувцас бэлдэж шоноод усанд ороод ойр үед батг гараад өсмөс амар хуурайшсан байгаа. Арьсч гайг байгаа. Тэгтээ батг амар гарсан. Тэгээд өнөөдөр жоохон өөртөөгөө тулж ажиллах өдөр. Тэгээд ачаа бараагаа бэлдээд маргааш уулзъя. За энэ ингээ манай Airbnb 30 давхарт ийм пул байна. Пул. Тэгээд ийшээ харангуут ийм view ингээ харагдаг. Намайг авчихна уу? Гол хүн чи би штэ твитийн тэрийг аваад гэж. Тэгээд тийшээ харангуут тийм өөр апартментууд байна. Манайхаа бодоод үтдээ энэ ч өдрийн 296 явна штэ. Тэгснэ ийм гоё тий.
Доошогоо ийм шилэн байна. Одоо нашлаа яагаад. Эндээ пүүлтэй. Ийшээ дахиж яваа. За эндээс ингэж яваад. Наалтай. Одоо ийшээ ингэж яваад. Манай жим бараа. Эндээ бас саунтай. Битэр ийм юутай жим юмтай бүх юмтай юу авсан ч гэсэн энэ хүн бол өглөөг унтаж өнгөрөөд байгаа. Хин юу вэ? Хардаа хеликоптер яадаг газар ш хардаа үе. Хеликоптерийн зогсоол байна. Мөн бидтэй энэ ч туу. Ёо, ямар ёо. Ийшээ нэг юм байна. Энэ юу вэ? Тийм биш тий. Энд чи тэр цаана теннисний талбай байна. За өнөөдөр ингээд аяллаа маань сүүлийн өдөр эхэлж байна. Тэгээд маргааш өглөө бит хоёр Шанхай буцна. Өнөөдрийн төлөвлөгөө юу байгаа лээ? Харагч нь чи. Өнөөдрийн төлөвлөгөө бит хоёр эхлээд нөгөө Таиланд туцтаа зураг даруулна. Тэгээд дараа нь rooftop-аар орно. Тэгээд одоо Family Mart-аас юм идэх гээд явж байна. Тий, 7-Eleven. Одика. 7-Eleven шүү. Family Mart-нд байдгүй. За, сүм дээр ирсэн байна. Ватарун гэдэг ийм хувцас өмсөө тэгээ зураг даруулдаг ийм сүм байна. Хайшлах уу тийш. Тэгээд би болохоор ийм хувцас өмссөн байна. Ийм өндөр юм байна. Энд нь бас нэг байна. За. Миний өмссөн хувцас юм гэдэг. За, юм байна. Миний өмссөн хувцас юм би нийл ягаа хувцас өмссөн. Гутал нь миний өөр. Тэр ийм хувцас түрээсийн газар орсон. Энэ нь болохоор хүний 150 yen гэжсэн. Тэгээ 150 yen болохоор өсний чимэглэл ер нь бүх гоё чимэглэл саяны өмсөн бүх юм нийтдээ л 150 yen энэ баах гэсэн. Капунка. Thank you. Энэ хэвээр дүүр ийм хувцас түрээсийн газар байд юм байна. Тэгээ одоо бит хоёр болохоор явж хоол идлээ. Bye bye. За хоолны газар орсон байна. Би ийм хоол авсан. Арука ийм хоол авсан. Тэгээд 2 coconut water. За тук-тукэнд суусан. За ийм rooftop bar дээр ирсэн байна. Тичука гэдэг нэртэй. Тэр хоёр ийм коктейл захиалсан. Өнөөдөр ингээд аяллаа маань сүүлийн өдөр. За энэ үрээд бит хоёрын аялал дуусж байна. Өнөөдөр болохоор 27-ны өдөр. Тэгээд одоо онгоцондоо суух гад хүлээж ийн. Онгоцны буудлын дээр ирсэн байна. За тэгээ влогтой маань хамт байсанд баярлалаа. За баяртай гэрээ.